Хөтлөгч Эрхмээс Савтада баярлалаа. Хөтөлбөр маань амралтын өдрийн подкаст эзгээр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За өнөөдөр манай студид сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцэд нийгмийн эрүүл мэндийн албаны мэрэгжилтэн сэтгцэнч Мегамар Цэрэм болон хувийн хөгжлийн коуч Ганс Өхнөр ураг дээрсэн байна. За сайхан амарцгаасан уу? Өглөөний минь сайхан амарсан уу? За өглөөний минь. За өглөөний минь сайхан амарцгаасан уу? За өнөөдөр бид сэтгэл зүйгээ хэрхэн дасгалжуулах вэ сэдвээр ярилцсан. За ер нь бол бид нар өдөр тутамдаа одоо хоол хүнс бидээ эрэхтэй амин дэмтэх хоол хүнс хэрэгэлдэг мөн одоо дасгал хөдөлгөөнийг хийдэг их бага хэмжээгээр. Тэгэхээр сэтгэл зүйгээ одоо яаж өдөр тутамдаа хэрхэн дасгалжуулж болох вэ? Тухай бас ярилцах юм. Тэгэхээр энэ тухай та яриач. За сэтгэл зүйгээ одоо дасгалжуулна гэхээр одоо хувь хүн болгон өөрөө өөрсдөө тэр тусламжийг бий болгох хэрэгцээ шаардлага тулгараад байна тий. Тэгэхээр энэ маань өөрөө хэрхэн сэтгэл зүйн дархлаатай байх вэ гэдгээс эхэлнэ. Тэгэхээр хувь хүн болгоо өөр өөрсдийн гэсэн зан аран шинтэй, зан чанартай одоо би ямар сэтгэл хөдлөлтэй байдгийг, нээлттэй чөлөөтэй байдгийг юм уу? Эсвэл бусдад одоо үгээ илэрхийлж чаддгүй дотгошоогоо чиглэлтэй байдгийг юм уу? Өөр өөрсдийгөө амьдарч явах хугацаанд за би ер нь бол ийм хүн гэд хүмүүс өөрсдөө мэдсэн байдаг. Тэгвэл тэр нөгөө өөрийнхөө зан чанарыг буюу мөн чанарыг нь аягүй сайн зөв таниад, мэдрэмжээ таниад, өөрийгөө олоод тэгээд бусдаас ялгаатай байдлаагаа хүлээн зөвшөөрч чадах юм бол сэтгэл зүйн илүү дархлаас онно гэсэн. Тэгэхээр хэдий ч нэгээр одоо байшингийн хундаам суур сайн байна, төдий ч нэгээр тэр байшин барилга бат бөх байдаг шиг тэр хүн өөрийнхөө сэтгэл зүйн дархлааг хэдий ч нэ одоо сайн бэхжүүлж суурийг нь тавина, төдий ч нэ амьдралын олон асуудалтай нүүр тулахад ганхгүй, за тэгээд сэтгэл хөдлөл нь доктортой байх боломжтой. Тэгэхээр хүн болгон өөрөө өөртөө тэрэн дээр л анхаарахаас л сэтгэл зүйн дархлаа маань эхлэх байх та. За тэгвэл одоо сэтгэл зүйгээ зөвхөн одоо сайн дасгалжуулаад сэтгэл зүй доктортой болсноороо хувийн хөгжлийн талбарт одоо ямар ахиц төвчл амжилт гарах боломжтой байдаг вэ? За ерөнхийдөө хүний сэтгэл бол эрхтэн. За тэгээд хүн яагаад сэтгэл зүгээ дасгалжуулах хэрэгтэй юм гэдэг нь өөрөө эхлэж чухал шүү дээ, тий? Тэр сэтгэл зүгээ дасгалжуулах нь гэдэг ингээд мэдээж яг энэ одоо сэтгэл зүй маш чухал болсон учраас шууд асуудал руу ингээд гүн орж байгаа хэдий боловч одоогийн биднийг амьдарч байгаа энэ нийгэм чи өөр стресс хямралын нийгэм болсон байхгүй. Бидний олон жилийн өмнө бол хааны хатуу зарлиг өссөх, цангах, даарах бол бидний жинхэнэ зовлон байсан. Сэтгэл бол тэр үед бага зовдөг байсан. Ягаад гэвэл бид нар ахуйн зовлон их байсан. Одоо бол бид нар ахуйн зовлонгоос харьцангуй гарцсан. Гэхдээ бид нэг шунал, уур гэх мэтлэнгийн одоо нэг энгийн асуудлуудаа шийдсэн, илүү гүн асуудал руу орсон. Тэгэхээр бид нар сэтгэл яаж хямраад байгаа буюу сэтгэл стресс хямралын 90 буюу бидний нэг авдаг ганцхан арайж сонин энтрээр авдаг байсан бол одоо бол бүр мэдээлэл бол дэндүү нээлттэй болсон шүү дээ. Бүх юм нээлттэй болсон учраас мэдээлэл их болсон учраас мэдээлэл их байгаа эмх зэгцгүй байгаагаас үүссэн сэтгэлийн хямрал. Тэгэхээр энэ сэтгэлийн хямралын одоо 90-100-д бид нар сэтгэлдээ эзэн болж чадвал бид нар амжилттай аз жаргалтай амьдарч чадна. Эзэн болж чадахгүй болвол одоо хүнд амьдрал үргэлжилсээр юм гэсэн үг. Тэгэхээр тэр сэтгэл зүйг чинь дасгалжуулах буюу тэр сэтгэл гэдэг чинь бүр энэ гарын булчингаас чинь том эрхтэн гэдэг байгаа шүү дээ. Хүнийг итгэлийг бий болгож идэг, хүний амжилтыг бий болгож идэг, хүний одоо бүтээмжийг бий болгож идэг маш том эрхтэн гэж үзээд тэгээд түүнийг бол дасгалжуулах хэрэгтэй. Түүнийг бол дасгалжуулснараа хувь хүний хөгжилтөөр онцгой өөрчлөлт гарнаа. Одоо бид нар өдөр тутамдаа ямар одоо энгийн үйлдэлүүдийг хийх боломжтой вэ? За тэр үйлдэлүүдийг одоо хийснээрээ бид нар яаж урт хугацаанд сэтгэл зүйн доктортой байх боломжтой гэдэм бол хүн болгоны бас хийж болох энгийн нэг юм зөвлөгөө. За өдөр тутамдаа бид нар чинь хүн өөрөө нийгмийн бүтээлтэй. Тэгэхээр амьдралын одоо амьдарч байх, амьд байх хугацаанд ямар ч асуудалтай нүүр тулахыг хувь хүн өөрөө мэдэхгүй. Гэхдээ тухайн асуудал нь бас тэр хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг бас хэн нэгэн хүнж тааж мэдэхгүй, хувь хүн өөрөө ч гэсэндээ мэдэхгүй. Гэхдээ бид нар асуудалтай нүүр тулах тулна. Тэгэхээр яг тухайн асуудалтай нүүр тулах үедээ танд яг ямар мэдрэмж төрөөд байгаа юм, тэрийг аягүй сайн өөрөө таньж мэдэх хэрэгтэй. Магадгүй одоо харилцаа хоорондын зөрчилж байдаг юм уу хүн болгонд тохиолддог нь. Тэгэхээр харилцааны зөрчил байлаа гэж бодоход одоо тэр хоёр хүний хооронд үсээд байгаа харилцааны зөрчлөөс та яг юуг олж авсан, танд өөрт чинь ямар мэдрэмж төрсөн, ууралсан юм уу, гомдсон юм уу, эсвэл бухимдсан юм уу, яг түүнийг аягүй сайн таньж мэдээд тэгээд тэр асуудлыг яг тэр мэдрэмж төрсэн цагт нь л одоо гал унтраахаар
гэж энгийнээр бол хэлж болно. Төрсөн цагт нь тэр мэдрэмжийг илэрхийлэх, гадагшлуулах, таних, тэгээд даван туулах юм бол өдөр тутамдаа одоо тэр асуудлуудыг даваад байх юм бол хуримтлагдахгүй, хураагдахгүй байгаад тэгээд тэр хүний сэтгэл зүй одоо доктортой байх боломжтой. Гэхдээ доктортой байхын тулд бас бид нэр гадны нөлөөллөөс биш хувь хүний өөрийнх нь сэтгэл зүйн гэмтэл травм ч юм уу аль эсвэл өөрийнх нь одоо амралтын горим өөрчлөгдсөн дутуу нойртой байснаас шалтгаалаад сэтгэл хөдлөл нь бас өөрчлөгдөж болно шүү дээ. Тэгэхээр өөрчлөлт бүрийг ерөөсөө яг өөрчлөлтөөр нь хүлээж аваад хүлээн зөвшөөрөөд тэгээд тухайн цаг бүртэн шийдвэрлээд авах юм бол илүү одоо үргэлжлэх хугацаанд нь ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр зам нь бий болно л гэж хэлэх гээд. Ямарваа нэг одоо бэрхшээл тулгарлаа гэхэд хүн болгон тэрийг өөр хүлээж даван туулна, өөр хүлээн зөвшөөрөх гэсэн. Тэгэхээр тэрийг одоо нэг юм гаргах арга замууд нь бас уул нь ингээд гаргачмаар байдаг таны хэлснээр те. Уул нь ингээд зүгээр гаргамаар байвч гэсэн хүн болгон заримдаа яг төдийлөн бас этгээд байж чадахгүй. Буруугаар одоо стрессээ одоо зохицуулдаг ч юм уу те. Уулын дасгал хөдөлгөөн ийгээд хөлсөө гаргаад гаргамаар байвч эсрэгээрээ одоо алкогол эргэлдэг ч юм уу. Их буруугаар гаргаж гарт те. Тэгэхээр би одоо нэг ийм асуулт асуух гээд байна л да. Нэг ийм та хоёр маань өөрсдөө одоо тэр сэтгэлийн тэнхээгээ те сэтгэлийн одоо тэр одоо урам зориг юу н хаанаас яаж авч хүн унтах хэрэгтэй гэж юм те. Эрүүл хооллох хэрэгтэй гэж юм. Тэгээ нэг нь юу лээ? Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Яг эдгээр зүйлүүдийг хийх хэрэгтэй. Өөсө бүгд л энийг ярьж байгаа. Гэхдээ унтаж чадахгүй шүү дээ одоо яах. Мөнгө байхгүй унтаж чадахгүй шүү дээ. Ажил бүтэхгүй унтаж чадахгүй. Стресс бий болсон унтаж чадахгүй. Тэгэхээр унт гэж хэлж болохгүй. Өөртөө итгэлгүй байгаа хүнийг өөртөө итгэлтэй бай гэж хэлж болдоггүй. Тэгэхээр унтахгүй байна. Дасгал хийхгүй айдас буюу залхуурал ч юм уу одоо тэрийг хийх ямар ч ирч хүчгүй юм галзуу солиотой юм шиг сэтгэл зүй юм галзуур солиоролд орцсон түүнийгээ ганцхан архи ч юм уу нэг юм энгийн амьдралын нэг юм химнэлэр бид нэг ингэ солиод ийм амьдрал донд яг бодит амьдрал бол яг тэгж өрнөд штэ. Тэгэхээр энэ байдлаасаа эхлээд гарахын тулд бид нар яах ёстой юм бэ гэдэг нь болохоор яг гоо дахиад унтах гэж хичээ, тех гэж хичээ гэж ингэж байгаа. Би бол шууд нэг юм хэлж байгаа нь одоо энэ стресс хямралын 90-100-д болвол бясалгал гэдэг зүйлийг хийх ёстой гэж шууд хэлнэ. Бүр хөгшин залуугүй социализмын үе юу вэ нүү 90 оны юу вэ нүү жинзи юу вэ нүү тэгээ одоо бүр дахиад ямар жин гарч ирэх юм мэдэхгүй зүгээр бид нэр 2050 онд одоо жишээлбэл Vipassana гэж 10 хоногийн silent бясалгал хийдэг тийм хөтөлбөр байдаг. За тэгээд тэр хөтөлбөр дээр бол юу гэж ярьдаг вэ гэхээр 2050 он гэхэд бясалгал хийж чадахгүй хүн бол амьдрч чадахгүй гэж. Ягаад гэвэл өөрийнхөө сэтгэлд эзэн болж чадахгүй юм чинь бид нар амьдрч чадахгүй байхгүй. Тэгэхээр бидний одоо жишээлбэл ийм ил ухамсарын мэдлэг мэдээлэл бол төдийлөн ChatGPT дээр бүр хавтгаа олгодно. Энэ их чухал биш бол одоо удахгүй мэрэгжил гэдэг бол үнэхээр чухал биш болно. Ганц чухал юм бол хүн сэтгэлдээ эзэн болох тэр бясалгалын маш их үү бага уу ямар уу гэдэг хэмжээнд ямарсан тодорхой хэмжээнд өөрийнхөө сэтгэлийг тогтоодог нэг 5 минут суугаад 3 минут суугаад ингээд амьсгалаа анзаардаг тэгээ ингээд сэтгэлээ тогтоогоод нэг амьдралаас нэг төр зур зай авдаг энэ дадлагыг энэ дадал зуршлыг хийгээд эхлэх юм бол харин унтаж эхэлнэ. Харин дасгал хийж эхэлнэ. Харин зөв хооллох ёстой байна гэдгийг ойлгож эхэлнэ. За тэгээд энийг дахиад үргэлжлүүлээ хийгээд их юм бол сахилга баттай болж эхэлнэ. За тэрний дараагаар нөө зориг, итгэл, нөгөө юмаа ирч хүчтэйгээр тайлбарлах, бизнесээ хийх, хүнтэй уулзах, сорилтонд орох, сэтгэлийн тэнхээгээ. Одоо сэтгэлийн тэнхээ гэдэг байгаа шүү дээ. Тэр сэтгэлийн тэнхээ чи одоо тэндээс эхний ургаж гарах юм тэр. Тэгээ эхний зориглж хийх зүйлүүд бид нар бол одоо тий аль үед амьдарч ирснээс үл хамааран малчин байна уу, бизнесмен байна уу, баян байна уу, ядуу байна уу, ерөнхийлөгч байна уу тий. Хэн байна уу бүгд бясалгал хийж сэтгэлийг тогтун амар амгалан болохгүйгээр бид нар дараагийн амжилт аз жаргалын төвшрөн рүү ахих боломжгүй гэдгийг одоо би шүү тулгаж хэлдэг болсон. Тэгэхээр яагаад тэгэхээр угаасаа энийг тулгаж хэлэхгүйгээр наан бид нар яаж мэрэгэн ухаан яриад яаж гоё ганган юм яриад нэмэргүй юм бэлээ. Тэгээ би бол яг энийг биеэрээ туулж олон хүн дээр туршиж үзсэн учраас би хүмүүст энийг эвтэйхнэр тулгаж хэлж өгдөг. Энэ бол таны сэтгэлийг үнэхээр тайван болгоно шүү. Та илүү их одоо эрч хүчтэй сэтгэлийн тэнхээтэй болно шүү нөгөө нэг таны хэлээ асуугаад байгаа тийм. Би бол энэ нь хамгийн шилдэг аргуудын нэг гэж хэлнэ. Энийг хийх гэж оролдоорой гэж бас санал болгоно.
За миний хувьд болохоор сэтгэлийн тэнхээ хаанаас олж авдггүй гэд. Яг хүн болгон одоо ямар нэгэн асуудалтай нүүр тулаад ирэхээр хүсэн үсээгүй хүн өөрийнхөө дотоод нөөцийг дайжилж эхэлдэг. Хүн болгон аливаа асуудлыг даван туулахын тулд тэр бэрхшээлээс гарахын тулд хүн болгон өөрсдийнхөө дотоод нөөцийг дайжилдаг. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад би ч өөрөө сэтгцэн эмч мэргэжилтэй. Тэгвэл би өөртөө хэрхэн сэтгэлийн тэнхээг олж авдаг вэ гэхээр зарим хүмүүс болохоор нөгөө бусдад нөлөөлөх замаар өөртөө туслах арга хэрэгслийг сонгодог. Ялангуяа манай мэргэжлийн хувьд бол сэтгцэн эмчнэр бусдыг илүү их сайн сонсдог. Тэгэхээр бусдын асуудал дотроос өөрийнхөө асуудлыг олж харах тохиолдол байдаг. За зарим тохиолдолд одоо нөгөө харилцан нөлөөлөх бүлгийн сэтгэл зүйн олноороо уулзж байгаа үед бас асуудлыг энэ хүн энэ талаас нь хараад ийм байдгийн байна, хэцүү юм байна гэж харж байхад нөгөө талд тэр асуудлыг даван туулсан хүн бас байж болдог. Тэгвэл энэ хүндээ яах нь нөлөөлж юм гэсэн. Тэгэхээр харилцан нөлөөлөх бүлгийн сэтгэл засал гэж байгаад дээрээс нь одоо энэ хүмүүст туслах замаар өөртөө би одоо эдгэрлийг ч юм уу эсвэл урам зориг ч юм авах боломжтой. Тэгэхээр юунаас та таашаал аваад идгийн, юу таныг урам зоригч хүчтэй болгоод идгийн хүн болгоныхоо өөр хүмүүс хөвчлээ өөрсдийнхөө тэр зүйлийг мэддэг хэрнээсээ ерөөсөн мэддэггүй юм шиг өөрөө ингээд сул дорой юм шиг байгаа нь өөрөө сэтгэлийн тэнхээгүй одоо нөгөө нэг хатхуу гэж хэлээд идэг зүйл рүү бол орох боломжтой байгаад идэг. Тэгвэл ер нь сэтгцэн эмчнэр бол тусламж үзүүлж байгаа нь бусдад туслах замаар өөртөө тусалдаг эмнэлгийн ажилчид бас тийм хэлбэртэй байгаад идэг. Ердөөсөө л яах нь энэ хүнд туслаад энэ хүн баярлж байгааг хараад бид нар таашаал авдаг ч гэх юм. Тийм хэлбэр байж болдог. За тэгээд хүн болгоных одоо юунд дуртай, юунаас дурам зэрэг аваад байна гэхээр зарим хүмүүс бол найз нөхдөдтэйгээ уулзаад сайхан болдог байж болно. Зарим хүн ээж аавтайгаа уулздаг байж болно. Хүн болгоны дүмд зүйл, мөн чанар тэр яг нэг урам зориг, итгэл үнэмшил авдаг зүйл нь өөр. Тэгэхээр би хүмүүст юу гэж зөвлөх вэ гэхээр аль болох одоо тантай таныг маш сайн сонсож ойлгох хүнтэй ярилцаарай гэж зөвлөнө. Ямар ч үнэтэй ярилцаж болно. Гэхдээ таны найз нөхд байх юм уу, ээж аав нь байх юм уу, хамаатан садны ах дүүс нь байх юм уу, магадгүй одоо мэрэгжлийн сэтгэл зүйч сэтгцэн эмчнэр байх юм уу, тийм байна. Тэгэхээр дотроо нөгөө түрүүний хэлээд байсангаар мэдрэмжээ таньж мэдээд илэрхийлье гэж хэлээд байгаа нь бусдад ингээд илэрхийлээд яриад байх тусам тэр хүн яах нь би яг ингээд исэн юм биш үү гэдэг одоо зүйлийг олж аваад тэгээд тэгвэл энэ зүйл чинь энэ юм биш үү гэж таньж мэдчихэв гэсэн. Тэгэхээр илүү сайн ярилцах зөвлөгөөгөө бол бид нэр өгдөг. Эсвэргээр харин юуг анхааруулж хэлэх үү гэхээр яг таны ярилцж байгаа хүн чинь танд зөвлөгч биш, сонсогч байх хүнийг сонгоорой гэж бид нэр зөвлөдөг. Зөвлөгч гэхээр одоо хүмүүс тэгж ярьдаг ш нийгэм донд эмгтээчүүд уулзгаараа хоб бацаад явчихдаг. Тэгээ эсвэргээрээ ирчүүд тэгж чаддгүй болохоор өөр юм хэргэлдэг гэд одоо юу гэдэг чинь буруу зуршилтай гэд нэг том өгөөд идэг. Тэгвэл эмгтээчүүд яагаад тэгээд хоб бацаагаа тавьшраад байгаа юм? Ярилцаад мэдрэмжээ илэрхийлээд энд нэг хүний асуудлыг энэ өнцгөөс хараад нөгөө талаас өөрийнхөө талаас хараад ингэдгийм байна гэдэг шийдвэрийг гаргах чаддаг учраас ярилцах нь илүү үр дүнтэй. Гэхдээ таныг тэр сонсож байгаа хүн ерөөсөө зөвлөгж байж болохгүй л гэсэн үг. Зөвлөл гэдэг нь одоо тийм үү тэгвэл чи тэгчээч ингэжсэн юм чи ингэжээч гэдэг. Эцсийн шийдвэрийг хувь өөрөө гаргана шүү дээ. Тэгэхээр хин нэгэн хүний үгээр шийдвэр гаргах чинь гэдэг бол одоо хувь хүн өөрөө ухамсартай хүн учраас эцсийн шийдвэрийг өөрөө гаргана. Тэгээ тийм болохоор их таны одоо ярилцж байгаа хүн зөвлөгч биш, сонсогч байх хүнийг сонгох нь илүү танд одоо нөгөө сэтгэл зүгөө доктортой байлгах, өөртөө туслах энгийн арга хэрэгсэл болж чадна. Гэтэ энгийн хэрнээсээ тэр зүйл маш том өөрчлөлтийг авчирдаг. За ер нь бол нөгөө сэтгэл зүгээ дасгалжуулахын тулд эхлээд тэр сэтгэл зүгээ юу ямар болохыг таних хэрэгтэй юм байна. За мөн тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. За хэрвээ ууралсан бол тэр уураа гадагш нь илэрхийлэх, баярлсан бол баярлснаа хэлэх, тэрийгээ илэрхийлэх хэрэгтэй юм байна. Болгоомдсонго. Хэмжийг илэрхийлэх, ойлгох, дуулах, одоо жишээл ойлгох тусам уйлалтын үлийн үр нэмэгдэнэ. Одоо юм нь ингээд хөөрж баярлах тусам тэр баярлж байгаа тэр үлийн үр ч юм уу хөөрөх тэр бас хүнд бас өөртөө бас ингээд нэмэгддэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний бас эргээд нэг юмаа бас эргээд харах хэрэгтэй мэлээ. Ингээд илэрхийл ингээд уйлайлах хэрэгтэй мó, дандаа зовлон яриалах хэрэгтэй мó. Гэтэл сэтгэлийн тэнхээ гэдэг чинь тэрийг аль алийг ажиглаад тэг шамгалангаар өнгөрөх байхгүй юу? Яг шудраг хэлэхэд хүн намайг магтлаа гэж бодъё. Та яста мундаг. Та бол өстө мундаг сургалт хийгээд ингээд амжилттай байлаа. Бараг ийм мөнгөийг ийм богино хугацаанд оллоо гэдэг чинь магтаал хүн хэлж болно. Буцаад намайг доромжилж болно ш сошиалэр. Энэ хувь хүний хөгжлийн ингээд нэг хэдийн юмнууд гарч ирээд одоо ингээд их заадаг болж энэ хизээ хүн заадаг болсон ингээд доромжилж болно. Гэтэл намайг
бүр тэнгэр туртал магтсанд, жалганд ортол муулсан ч миний сэтгэл өөрөө өөртөөгөө цуг буюу тэгш хамглан ажиглаад өнгөрөх энийг сэтгэлийн тэнхээ гэдэг. Энийг сурах нь чухал. Бид нэр зөвлөгөө өгөхдөө бусдтай ярилцаа гэдэг зөвлөгөөг хамгийн түрүүнд өгдөг, бүр дандаа хэлдэг. За нэгдүгээрт би ярилцаарай гэж зөвлөнө. Хоёрдугаарт хизээж та ганцаараа биш ээ. Одоо хин нэгэн хүнээс тусламж хүсгээс битгий санаа зовоо. Эцсийн одоо нэг хонглын үзүр төртөл гэрэл байдаг гэдэг шиг эцсийн мөч хүртэл явах хүртэл тэр хүнд туслах гарц байж л байна. Тэгэхээр бусдаас тусламж хайхаас битгий санаа зов. За магадгүй тэгсэн чинь нөгөө бусад хүнтэй ярилцах гээд ярилцаж чаддаггүй, эсвэл ярилцаж болохгүй асуудалтай хүн юм уу байж болно. Тэгвэл тийм хүмүүст болохоор доторх мэдрэмжээ илэрхийлгэж хэлээд байгаа нь тэмдэглэл хөтөлж болно, цаасан дээр бичиж болно. За тэгээд тэр зүйлээ магадгүй одоо хувь хүний нууцтай бичигдэж байгаа шүү дээ тий. Тэгвэл ураа таяж болно, шатаагаа таяж болно, ямар нэгэн байдлаар дотроосоо гадагшлуулж илэрхийлээд тэгээд харин устгах нь тэрний нөгөө сайхан муухай бичих нь хамаагүй, тэгээд их баг бичих нь хамаагүй, ямар ч гэсэн оролдлого хийж үзэх нь бол өөрөө чухал. 0.1% өөрчлөлтийг ч гэсэндээ бид бүгд өөрчлөлт гэж үзнэ. Тэгэхээр сэтгэлийн эрүүл мэнд бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр өнөөдөр манай студид сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалж, мигмар царин болон хувийн хөгжлийн коуч Ганс Өхнөр урагдан бид одоо сэтгэл зүгээ хэрхэн дасгалжуулах вэ сэдвээр ярилцлаа. Хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчтэй.